За улсын их хурлын даргын захирамжаар байгуулсан 42 дугаар ажлын хэсгийн хүрээнд одоо бас яг энэ хөдөө аж ахуйн бас чухал асуудал болохын цагаан алт хөдөлгөөн бол угаасаа бас бид манай ажлын хэсэг бол бас хариуцаад үйл ажиллагаанд одоо эрчимжүүлэхэд бас дэмжиж ажиллаж байгаа. Тийм учраас энэ цагаан алт хөдөлгөөнийг бол явуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь бол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ одоо яг энэ ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн уулзалтаар одоо ингээд холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахлаар ерөөсөө хамгийн чухал асуудал бол энэ одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхаа уялдаа холбоог хангаач гэдэг асуудлыг бол зайлшгүй тавьж байгаа. Тэрний нэг нь болохоор энэ одоо байгуулагдсан байгаа 6300 хошоо 22,000 бараг энэ малчин өрх хошооноос зээл аваад хамгийн гол асуудлын нэг нь бол бид нар одоо аршир ноосны олуураар одоо ингээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэхээр зээл аваад явж байгаа. Биднэрт зах зээлийг нээж өгөх шаардлага байна гэж байгаа. Тэгэхээр зах зээл нь өөрөө дараагийн энэ цагаан алт хөтөлбөрийн дараагийн дамжлага өөрөө байгаад байгаа. Гэтэл энэ хоёр одоо энэ хөдөлгөөн маань хоёр өөр байгууллага дээр харьяалагдсан. Ингээд уялдаа холбооны асуудал удаашралтай яваад байгаа учраас бинийгээ дэмжсэн ийм нэгэн түүхийдээ бэлддэг, нөгөөх нь цааш нь аваад үйлдвэрлэдэг. Тэгээд цаашаага зах зээлээ тэлдэг ийм одоо ханган нийлүүлэлтийн дамжлагыг уялдаа холбоотойгоор хийхгүй бол ерөөсөө хөдөө аж ахуйн салбарын чинь хөдөлгөөн яваад зээл яваад ер нь үр дүн байхгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ хэрэгжиж байгаа энэ шинэ хоршоо цагаан алтын хоорондын уялдаа холбоог маш нэгт болгож өгөөч. Дараагийнх нь одоо хүнсний хувьсгал гэдэг том бас атрын 4-р аян гэдэг гих мэтчлэн ингээд хөдөлгөөнүүд бол гараад эхэлчлээ. За хоёрдугаарт зах зээлийг нээж өгөөч гэж байгаа. Одоо өнөөдөр бас ч гэсэн уулзалтаар явж хагаад ерөөсөө манай нийтийн цагаан алт хөдөлгөөний хамгийн одоо чухал асуудал бол бараг 40-50% нь зах зээл энэ борлуулалтын асуудал байгаад байна. Бид яаж одоо энэ олон улсад гарч байгаа одоо энэ загварын шоунд манай өөрийн гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өөрөө гардаг болох юм бэ? Бид яаж өөрийнхөө бүтээгдэхүүнийг олон улсад зах зээлд гаргадаг болох юм бэ гэхээр яалтчгүй нөгөө нэг олон улсын түвшин засгийн газар хоорондын худалдаа хэлэлцээрээр буюу одоо энэ Евроаз шиг энэ хэлэлцээрүүдээр зах зээлүүдийг нээж өгмөр байгаад байгаа. Хэрв зах зээлийг бид нар нээгээд өгөх юм бол яг энэ стандартанд дагуу үйлдвэр технологийн паркууд болон одоо байгаа үйлдвэрүүд өөрсдөө хүчин чадлаа энэ зээлээрээ дамжуулж аваад ингээд энийг нь түүхийдийн бэлдэж өгдөг доктортой нийлүүлэлтийг хийх боломж нь өөрөө шинэ хоршоогоор дамжих боломж байгаад байгаа бол гарц байгаа. Тэгэхээр энд нэгэнт эхэлсэн байгаа хөдөлгөөнүүдийг уялдаа холбоог нь хангын хоёрт нь бид нар зах зээлүүдийг нь маш сайн тэлж өгөх хэрэгтэй байна. Тэгээд энэ үйлдвэр технологийнхаа паркуудыг одоо яарвчилж энэ дээр одоо бүр одоо үнэхээр хариуцж ажилламаар байгаад байгаа. Жишээлбэл нийслэл рүү имэйлт нь очсон байдаг. Дэд бүтцийг нь хэмжээний одоо бараг 70 тэрбум төгрөгөөр одоо дэд бүтцийг байгуулах ингээд нийслэлийн асуудал болчихсон. За бусад ингээд технологийн паркууд нь бас яг яам дорвитой одоо хариуцаад ажиллаж байгаа мó. Энийгээ ингээд нээгээд ажиллах юм бол энэ цагаан алт хөтөлбөрийн чинь олгогдсон зээл өөрөө үр дүнтэй болно. Илүү эрчимжих юм гаргалгаа бол харагдаад байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд одоо энэ уялдаа холбоог сайн анхаарч ажиллаарай, зах зээлүүдийг тэлж ажиллаарай. Тэгээд байнгын ороотойгоо бас хамтраад бид нар бас энэ гадагшаага гарах зах зээлүүд дээр нэлээд боломжуудыг бас хамтарч одоо хайхад бас дэмжиж ажиллахад бэлэн байна гэж хэлмээр байна. За баярлалаа. За Батбат бишээ